Монголын хип-хопын ихэнх артистууд нь яг одоо trap beat, flex lyrics дээр явж байна. Тийм учраас илүү сонирхолтой өөр өнцөг харуулъя гэдэг үүднээс үзэгчийнхаа бас хүсэлтийн дагуу К болон Зөгигийн хамтарсан арга билег цомог руу deep dive хийхээр шийдлээ. Би бас чи эвлэрвэл бид бас тэд нэгдвэл бид хэд хамт чанга Арга билег цомог нь 2010 оны 7 сарын 1-нд албан ёсоор худалдаанд гарсан ба 17 трактай 55 минут орчим үргэлжлэх цомог юм. Миний бодлоор арга билегийн гол зорилго нь хийт дуунуудын цуглуулга хийх биш, харин нэг төрлийн сэтгэл зүйн философийн нийгмийн аялал хийх гэж оролцсон юм шиг санагдсан. Арга билег гэдэг нэр нь өөрөө ч гэсэн зүгээр л нэг сонсогддог гоё үг биш. Нэрнээсээ эхлээд л энэ цомог нь хоёр туйлын тухай өгүүлдэг. Сайн, муу, эр эм, дотор гадна, амьдрал үхэл, хувь хүн улс үндэстэн. Тэгээд энэ санаагаа цомог доторх тракуудынхаа тайтлуудаараа улам батлаад явж байгаа шиг. Жишээ нь муу бас сайн, гэр бүл, амьдрах сайхан, оршуулга, Монгол улс мантугай. Энэ дарааллыг харвал тэд зүгээр л рэндом сэдвэр үсрээгүй, харин хүний амьдралын олон түвшинг хамрах гэж оролцсон юм шиг санагдсан. Тэгэхээр энэ альбомын хамгийн том давуу тал нь юу вэ гэвэл тэд том зүйл бодсон. Монголын хип-хопд олон хүн attitude хийдэг, олон хүн гудамж ярьдаг, олон хүн зүгээр swag хийдэг. Харин энэ цомог бол бид арай том сэдв рүү оръё гэж зориглосон ажил мэт санагдсан. Энэ цомгийг би нэг үгээр тодорхойлбол дуализм. Арга билег гэдэг нэр нь ч тэр. Доторх тракууд нь ч байн хоёр талын тухай ярьж бодож өгүүлдэг. Сайн муу, эрүүл гаж, инээд эмгэнэл, амьдрал оршуулга, хувь хүн, улс. Тийм болохоор энэ цомгийг сонсоход яг нэг straight narrative мэдрэгдэхгүй ч гэсэн сэдвийн дотоод таталцал нь мэдрэгдэх шиг санагдсан. Зарим альбомнуудын концепт бол илүү storyline-аараа ялгардаг, зарим нь world building-ээр ялгардаг бол арга билег нь илүү хоёр дахь төрөлтөд хамаарна. Тэр утгаараа сул тал нь ч тэр эндээс гарч ирдэг. Зарим сонсогчид нь story нь хаана байна гэж мэдэрч магадгүй. Учир нь энэ цомог яг чамд plot өгөхгүй. Харин илүү mood, ideology, imaginary өгнө. Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нь бол sound. Production талаас энэ альбом нэг зүйлийг маш сайн хийсэн. Тэр нь юу вэ гэвэл атмосфер. Битүүд нь ихэвчлэн dark, minimal, space ихтэй битүүд байсан. Энэ нь надад яаж мэдрэгдсэн бэ гэвэл илүү хэлж байгаа үгнүүд, философи, үгэлж байгаа үгнүүдийг илүү даацтай болгосон гэх юм уу? Тэгээд энэ альбомыг илүү машинд тавьж найзуудтайгаа ойрлохоос илүү шүн ганцаараа сонсох вайбтай. Гэхдээ production дээр нэг асуудал бий. Тэр нь зарим нэгэн битүүд нь бол хитрхи safe санагдсан. Өөрөөр хэлэх юм бол илүү экспериментал, илүү шин содон, соргой зүйлсийг туршиж үзэх боломжтой байсан боломжуудаа хангалттай ашиглаж чадаагүй гэх юм уу? Концептийн хувьд бол зарим нэгэн бит нь хит traditional санагдсан бас бас нэг хит traditional байх гад ядцсан юм шиг мэдрэмж бас өгсөн. Тэгээд цомгийн дуунуудын дарааллыг харахад бол энэ цомгийн яг энэ арк нь ингэж гарч ирж байгаа юм шиг надад мэдрэгдсэн л дээ. Яг гэвэл одоо track list-ийн нэгээс нь одоо 17 хүртэл ингээ харахад энэ track list нь өөрөө надад review хийх материалыг өгөөд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ерөнхийдөө би та нарт ингээ 5-5-5-аар нь ингээд ерөнхий энэ цомгийнх нь аркийг ингээд тайлбарлах гэж хичээе. За эхний 1-4 буюу эхлэл, арга билег, гаж зуршил, муу бас сайн гэдэг нь бол илүү энэ цомгийн философийн хаалга яг эхний орж өгөх ингэж юу хүлээх вэ? Цомгийг эхлүүлэхдээ те энэ цомгоос юу хүлээх вэ гэдгийг маш сайн одоо интро болж өгсөн дуунууд гэх юм уу да те. Шууд л эхний дөрөв дууг сонсоод энэ цомгоос ер нь бол сонсогчд хөгжилтэй, хөнгөн, commercial газар руу биш, илүү ёс суртахуун, сэтгэл зүй рүү явах юм байна гэдэг яг ийм үүд хаалгыг нь бол гоё нээж өгсөн юм шиг санагдсан. Дараагийн тав бол алиалагчаас
шивээс гэдэг 5-аас 10 дахь энэ дуу бол илүү одоо энэ цомгийн дунд хэсэг нийгмийн амьдрал дах хүн рүү илүү орж эхэлсэн гэх юм уу да. Алиалагч зүүнээс баруун би ихнэр авахгүй гэр бүл амьдрах сайхан шивээс. Энэ секвенс нь маш сонин заяа. Яг гэвэл эхлээд маск дүр эсгэлцтэй юм шиг санагдах алиалагч байна. Дараа нь хөдөлгөөн чиглэл магадгүй cultural tension-ыг санагдуулах зүүнээс баруун байна. Тэгээд шууд харилцааны асуудал руу орсон нь би ихнэр авахгүй болон гэр бүл. Тэгээд дараа нь амьдрах сайхан. Тэгээд биен дээр үлдэх тэмдэг шиг шивээс. Энэ хэсгээс миний харж байгаа юм бол цомог зүгээр л нэг юм abstraction дээр үлдээгүй. Харин философо хүний амьдралын практикал руу илүү татаж оруулж байгаа юм шиг. Илүү grounded сонсоход ойлгомжтой болгосон юм шиг мэдрэмж өгсөн. Тэгэхээр арга билгийн нэг чанар нь одоо том санаагаа зөвхөн юм космос маягийн үгээр биш амьдралын наад захын decision-үүдтэй холбоод одоо бид нар юу хэлэх гээд байгаагаа илүү ойлгомжтой болгож өгсөн гэх юм уу та. За дараагийн тав бол Psycho Beat-ээс оршуулга гээд 11-ээс 14 дахь дуунууд байгаа. Энэ цомог нь энэ хэсэг нь бол илүү цомгийн харанхуй dark хэсэг болж ирж байгаа. Psycho Beat, Sick Side, Уман дотроо ураг дарахгүй оршуулга гэсэн энэ дуунууд. Энэ блог бол баг цомгийн зүрх нь яг гэвэл энд сэтгэц, гаж тал, төрхүй, үхэл энэ дөрөв нэг дор юм мэдрэмж өгнө. Энэ зүгээр л нэг юм эйжи байхын тулд тавьсан нэрс биш. Альбомыг илүү амбицтай болгосон юм шиг мэдрэмж төрсөн. Яг гэвэл Уман дотроо дарахгүй ураг гэдэг бол тайтл энэ ганцаараа энэ цомгийн энэ дууны нэр нь ганцаараа л юм амар синематик. Ерөнхийдөө хипхопод нэр өгөх нь одоо иймэрхүү нэр өгөх нь бол их цөөхөн. Ялангуяа энэ цаг үед тийм ээ. Track title-ууд нь илүү body horror юм шиг ерөнхийдөө маш юм эвгүй хэрнээ эвгүй талаараа сонирхол татсан. Одоо сүүлийн үед бол иймэрхүү аргыг бол 113 маш их ашиглаж байгаа шүү дээ, тийм. За Gangsta Service гэх мэтчлэн дуунууд одоо юунууд байгаа. Хамтлагуудыг бас дурдж болно. За тэгээд 15-аас 17 бол илүү төгсгөл хэсэг рүүгээ Destiny зэргүүдээ сонсцгоо гэдэг бол яг бүтнээрээ дамжаагийн дуулсан хэсгээр нь верснээр нь оруулсан байсан. Тэгээд 17 төгсгөл байгаа. Энэ нь бол илүү хувийн сэдвээс нийгмийн сэдв рүү гарч байгаа яг тэр нэг хэсгийг харуулсан юм шиг санагдсан. Дайсны зэргүүдээ сонсцгоо Монгол улс манцтугай төгсгөл гэдэг. Энэ бол одоо скоп нь илүү томорч байгаа гэх юм уу да. Хувь хүн гэдгээсээ гараад би хинбэ гэж дуулж исэн бол төгсгөл хэсэг рүүгээ бид хинбэ гэдэг дээр очиж дуусж байгаа төгсгөлтэй байгаа. Тэгэхээр narrative, concept, цомгийн track listing, arc мэтлэн энэ бүх зүйлүүд нь цаанаасаа бодож одоо ингэж юу гэх юм нэлээд сэтгэл гаргаж бүх зүйлд нь moment бүр дээр нь сэтгэл гаргаж хийсэн юм шиг санагдсан. Эсвэл би хэтэрхий deep-рээд байж магадгүй та нар тэгээ комментээр бичээрэй тийм ээ. Identity маш хүчтэй. Энэ цомгийн хамгийн том ялгарл нь бол identity. Нэр нь үргэлжлэл бусдаас өөр, track-уудын тайтлууд нь ч өөр, psycho гэж жанр шашгалсан ч өөр. Өөрөөр хэлэх юм бол K зөгөө 2-нд бид тренд хөөж яваа биш, бид өөр ертөнц, өөр өнцөг харуулна гэж зорьсон харагдаж байна. Энэ мэдрэмж надад ревю хийхэд маш чухал байсан. Цомог өөрөө perfect masterpiece биш байсан ч гэсэн өөрийн ертөнцийг мэдрүүлэх гэж зорьсон бүтээлүүд илүү удаан амьдардаг юм шиг мэдрэмж төрсөн. Тийм ч учраас одоо энийг баг 16 жилийн дараа сонсгоцч одоо хуучраагүй сэдвүүдийг хөндсөн хүний нийгмийн хүн байгаа цагт л байнга байж байгаас байх хөндөгдөх сэдвүүдийг маш сайн хөндөж чадсан учраас илүү удаан амтай бүтээл гэж бодож байна. Тийм тэгээд скоп нь бол маш том бас. Яагаад тэгэхээр энэ альбом нэг лейн дээр яваагүй. Ерөөсөө хувь хүний сэтгэл зүйд муу зуршил, good, evil, хосын харилцаа, гэр бүл, амьдрал, сэтгцийн харанхуй тал, төрхүй, оршуулга, улс үндэстэн гэх мэтчлэн маш том сэдвүүдийг
нэг цомогт багтаах гэж одоо хичээсэн, зорьсон маш том амбишнтэй. Энэ нь Монголын хипхопыг одоо илүү сейф зоноос гаргасан юм шиг мэдрэмж төрсөн. Яагаад тэгэхээр юу гэх юм, хүн болгон хийх албагүй, зарим хүн хилт хэлэх ёстой. Харин одоо сул талууд. Концепт нь хүчтэй мөртлөө нарратив нь сул мэдрэгдэж магадгүй. Яагаад тэгэхээр энэ цомгийн санаа нь маш том, хүчтэй, олон том санаа одоо асуудлуудыг хөндсөн ч гэсэн энэ сэдвүүд нь хоорондоо яаж холбогдож ийн вэ гэдэг стори лайн бараг л байхгүй юм шиг тийм эрсдэлтэй байх. Зарим нэгэн талаасаа цомгийг одоо стори лайн дээр суурил сонсдог хүмүүст бол эдгээр ч одоо хоорондоо яаж холбогдож байгаа вэ гэдэг талаасаа билдинг бол байхгүй, стори билдинг бол байхгүй. Тэр талаасаа бас би ерөнхийдөө бас тийг сонсдог учраас надад тэр талаасаа сул юм шиг санагдсан. Тийм, тэгээд зарим хүмүүст бол одоо юу гэх юм, одоо энэ амар deep concept-тэй гэж харна. Зарим хүмүүс нь илүү deep байхын тулд deeperсэн цомог байна гэж харагдаж магадгүй. Яг тэгэхээр зарим нэгэн одоо үгнүүдийн хөндөж байгаа сэдвүүдийг харахад маш deep, маш одоо юу гэх юм бодуулмаар юм шиг нэ. Зарим нэгэн дуулж байгаа юмнуудыг харахаар яг одоогийн цаг үеэс харангууд бас нэг жоохон кринжлэх, жоохон нэг 10-аад оны Instagram-ийн эсвэл Facebook-ийн caption дээр байдаг motivational нэг юм caption-ууд байдаг та тий. Тэр шиг бас санагдсан ганц хоёр хэсгүүд бол байгаа. Тийм, тэрийг бас зарим нэгэн талаасаа сул тал болов гэж бодож байна. За тэгээд энэ цомог ямар хуу хүмүүст илүү таалагдаж сонсогдох вэ гэх юм бол илүү дим символизм сонирхдог, одоо жоохон old school tasteтэй, тийм straight banger биш, тухайн артистын ер нь юм world view-ийг сонирхож сонсдог хүнд бол нэлээд таалагдах байх. Харин ямар хүмүүст илүү хэцүү, сонсоход хэцүү байж магадгүй вэ гэвэл зөвхөн одоо replay value хайдаг, trap tempo, instant hook, одоо meme bar гэдэг ч юм уу те. Илүү одоо альбомаас cinematic юм unity шаарддаг тиймэрхүү тесттэй хүмүүст бол сонсоход жоохон хэцүү тэртэй байж магадгүй, уйтгартай, гүнхтэй тийм байж магадгүй тийм. За тэгээд deep dive-га төгсгөл рүүгээ ороход бол арга билэг цомог нь бол ийм төгс боловсрсан masterpiece бол биш. Гэхдээ Монголын хипхопын синд бол маш хэрэгтэй цомогнуудын нэг. Монголын хипхопт бид ч бас ийм хэмжээний сэдв рүү орж чадна шүү гэдэг амбишнтай, маш олон сонирхолтой, хинэж хөндөөгүй сэдвүүдийг хөндсөн одоо юу гэх юм, сайн альбом, сонирхолтой альбом гэдэг хоёр өөр хэмжүүр байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ цомгийг бол илүү сайн гэхээсээ илүү сонирхолтой, илүү урт насалдаг, жилдээ ер нь нэг сонсцоход гэмгүй тийм цомог шиг санагдлаа. Магадгүй 2 жилдээ ч юм уу, заавал жилдээ байх албагүй, нэг 2 жил, 3 жилдээ нэг сонсцоход бол бас тухайн цаг үеийнхаа хүн өөрийнхөө ямар одоо цаг үе дээр явж байгаагаас шалтгаалаад өөр сонсогдож магадгүй тийм санагдсан. Тэгээд та нар одоо яг одоо миний энэ цомог төгсөн дэлгэрэнгүй үнэлгээг харж байна. Тэгээд final over бол дээр бол би 7-оос 10-аас 7.8-ыг өгсөн. Тийм, тэгээд deep dive альбомын deep dive review бичлэг таалагдсан бол like, share, forest of фонуудаа үлдээцгээгээрэй. Тэгээд дараагийн deep dive-аар ямар цомог байвал зүгээр вэ гэдэгт сэтгэлдээ бас үлдээгээрэй. Хоорондоо ярилцаарай, debate хийгээрэй. Харилцаанд ороорой. Тэгээд энэ дүргээд бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр байж та. Peace yo. Чингис дээдсэн тата тунгаа шихи хутгрын чимэр